зүгээр юм ярихгүй бодгоороос жоохон сонирхолгүй байж магадгүй гэд жоохон түүх ярьд юм уу. Тэгээд миний хувьд болохоор багтаа ер нь зурдаг байсан. Тэгээд 1-р ангийн зургийн авраг томроод ерөөсөө зурхаа болоод сайн зурч чадхаа болчихсон. Тэгээс зургийн холбогдлолтой түүх ярьж хагаад тэгтээ амар сонио. Зарим хүмүүс болохоор ингээд юм харж зурхад амар сайн байдаг штеп. Зургамар харж зурхтаа. Би хараа ерөөсөө тэрэнд бол айгу муусан дандаа өөрөө зохиож зурдаг гэсэн. Тэгээ юм харж зурсан зураг маань дандаа гоё болтгоо. Өөрөө зохиож зурсан зураг маань л гайгүй байдагсан. Тэр бас нэг хүний бас онцлог юм шүү. Түрүү анх зурж эхлэхдээ нөгөө нэг юу яагаад туршлахгүй таад амар анхаарал хандуулах гэж ерөөсөө юм ярихгүйсэн чи одоо болохоор нэг жоохон гаранд ороод ирсэн. Бас жоохон ярьж эхэлж байна. Тэгээ хүмүүс бас намайг бичлэгэн дээр жоохон ярмаар байна гэж тэгээд идэг. Тэгээд тэр болохоор ер нь бол их ярьдаг л та. Тэгтээ тэгээ яг ингэ эдит хийхдээ хамаг ярьсан ихсүүд хасчихдээ. Зүгээр нэг өөрөө ингэ ярьж мэрч байгаа юм сонсохоор тэг утгагүй ч юм шиг юм ярьсан. Тэгээс юу яатсан амар тийм ярих чадвар муутай гэх юм уу. Нэг үг амар тавтаад тэг миний ингээд юугаа харахаар тэгээд гэдэг үгийг амар хэрэгэлдэг. Тэгээд өөрөө юу л тэрээс тэгээд хэлж өөр хэлээ бас нэг үгийг бас амар их тавтдаг юм бэлээ. Тэгээд ерөөс ганцаараа бас ингэж өөртөө ярьж бас сураагүй болохоор бас ингэж ярина гэдэг чинь ахандаас амар эйгүү. Тэн надад тэ гоё урмын үг бичиж тэ үздэг шүү. Гоё юм гэд тийм тэгчдэг хүмүүст бас амар их баярлалаа. Тэгээд комент болгоныг уншаад гоё комент байл амар баярлаад амар гоё. Тэгээд тэр өдөржингөө амар гоё тийм эрт хүчтэй байдаг. Тэгээд яг уу та нарт тэг комментэнд чинь их амар хариу очихгүй зүгээр зүрх мөрх дарж ийсэн ч гэсэн зүгээр дотор бол амар баярлдаг. Амар гоё ярил бараг л шууд ахаад ASMR хийчмээр санагдал. Тэг шууд одоо босоо шууд ASMR хийчмээр санагдал. Тэгдэг. Тэг тэр хүмүүстэй болохоор амар баярлалаа гэж хэлье. Их баярлж явдаг шүү гэж хэлье. Тэгээд миний бодлоор бол Монголд ASMR сонсдог хүмүүс аюу цөөхөн юм шиг санагдсан. Тэгээд яг нөгөө нэг мукбаан тэгээд тиймэрхүү юмнууд л алтартай болохоос яг ASMR бол юу штт. Би амар сонио. Надад бас хүн болгонд гэхдээ бас нөгөө ASMR-ын сонсдог бол сонирхол гэж өөр байгаа хэл та. Зарим хүмүүс тийм ярьж байгаа дуртай, зарим зүгээр дуу дуртай. Тэгээд дуундаас өөр дуунууд дуртай. Тэгээ миний хувьд болохоор би ерөөсөн мукбаан ерөөсөө үзэж чаддаг шнэ. Тэгээд миний хувьд бол үздэг ASMR-ууд гэхдээ цөөхөн нэг хэсэг амар их үздэг байжсэн. Одоо болохоор яг нөгөө нэг дуртай хэдийг л үздэг. Тэг миний хамгийн дуртай ASMR бичлэг гэвэл бас хит байгаа. Тэгээд Cardi B гэдэг чтэй дуучин рэпер тэрний ASMR-т юу дуртай тэр W Magazine-ийн нөгөө нэг ярьцлаганд ASMR хийгээд орцсон. Тэгээд тэрийг бас хүмүүс сайн мэддэг аюу алтартай.
хэдэн зуун хэдэн сая хүмүүс үзсэн. Тэгээд тэр бас амар гой санагдсан. Тэр ASMR. Тэгээд би түрүү хэлсэн нөгөө мокбанд дургу гэдэг шалтгаан юм. Амны дуу байдаг штэ. Одоо нэг иймэрхүү дуунд айгуу дург байхгүй юу. Тэгээ тийм болохоор үздэггүй. Тэгсэн чинь Cardi B-ийн тэр бичлэгнэр болохоор тийм дуу бас айгуу их. Тэгсэн мөртлөө айгуу сонио надад айгуу таалагдсан. Тэгэхээр бас өөр л байт юм шиг байна. Тэгээ миний хамгийн дуртай ASMR чинь болохоор Raffy Taffy гэдэг нэг эрэгтэй сахалтай нэг ASMR чинь байгаа. Тэгээ тэр нь аюу дуртай. Хоолнд амар дуртай, амар тийм тайвшруулсан тийм хоолойтой. Тэгээ өөрөө ч гэсэн амар тийм яат ч юм нэг тийм их сайн хүн юм шиг санагдаад тий. Нэг тийм дулаан хүнд нэг дулаахан нэрийг төрүүлдэг хүмүүс байдаг штеп. Яг тийм юм шиг. Тэгээ тийм болохоор тэрнийг бол аюу санагддаг. Байшингийн доотлох хэсэг маань ерөнхийдөө болчихлоо. За одоо харин байшин газрыг. Тэгээ ингээд харахаар энд яг нэг уусаагүй хэсэгнүүд байгаа штэ. Тэрийг ер нь дараа нь нэг мөсөн дуусгаж чагаад бас янзлахтай янзлж гэж бодож байна. Эхлээ ямар ч гэсэн дуусгая. За байшин маань ерөнхийдөө дуусчлаа. Тэгээд тасаж янзлах юмнуудын бүр сүлд нь дуусчаад янзлаа. Тий. Одоо болохоор шаарнуудаа бодож эхэллээ. За сая яг дутуу засах хэсгүүдээ засаад тэгээд зураг дуусгал.